Сайн байцгаана уу? За намайг Баасан Сөрөнгийн мөнгөдлөг гэдэг. Наа Боинтрийн Тэмүүлэн гэдэг ингээд бид хоёр ингээд 6 дахь ангийн хүү сурагчид 12 настай. найзуудаа. Тэгээ бид хоёр ингээд шатар тоглодог. Ерхий бичлэгийн бол шатарын тухай л өгөөлнө. Тэ. За өнөөдөр бид хоёр л Lichess гэдэг вебсайт дээр анхны YouTube-ийн бичлэгээ шатар тоглож хийх болно. За. Аль төрөл дээр тоглох вэ? Билиз 3-2. Ташгүй тарч байна. Ер нь бол Тэмүүлэн бол D4 энэгээр нүдэг. Би бол E4 гэдэг энэ гараар тоглодог. Итали гараа гэсэн. Итали гараа гэсэн. Миний хороо Лондон буюу Лондонд их тийм уйтартай гараад өө. Би бол ер нь дээрч тоглох дуртай юм. Тэгээ бид хоёр бол шинэ аккаунт нээсэн болохоор 1500 байгаа шүү. Жохон. Гэтэ яг тоглоод ирэхээр өсчихнө үү? Тоглоод ирэхээр тийм. Тэгээ бид хоёр өөртөө чансаа ирээдэгтэй байгаа. Би бол 1416 ирээдэгтэй байгаа. Мөнгөлөх болохоор 1321. Минийх бол Тэмүүлэнгээс багаар баг гэхүү. Яг вэ? Ер нь бол энэ 3-2 билиц гэдэг төрөл нь маш хурдан тоглохгүй бол цаг явчих гад байдаг. Тэгээ ер нь бол цагаа тааруулж тоглохгүй бол цаг унах юм бол ер нь бол хожигддаг. Тэрийг зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Мөн 2 цаг 3-2 гэж байгаа болохоор 2 секундын нэмэгдэлтэй байгаа. Тийм бол 3-2 гэж нэрсэн. Одоо бол бид хоёртой тоглож байгаа хүн бол маш их дайрч тоглодог хүн байна. Бүр манай пүүх. Сарагш 90 орохоос юм шүү. Ишиг юу? Тийм. Эсвэл ишиг юу? Юуник дээр буучих юм шүү дээ. Одоо зүгээр мөрөө ишиг ороод болно шүү. Одоо оруулахгүй. Дараа нь болохгүй. Ишиг задлаа. Эсвэл зүгээр цэг бисний талаар дээр. Бид хоёр бол энэ талаар бол дээрч чадахгүй. Одоо тэмээгээрээ ишиг гарч агаад хүүгээ задлаад тэгээд бисний талаар л тоглох байх та. Энэ талаараа тоглол юм бол дайралах байх. Тий, дайруул. Өөртөө эднээс амар задлцсан. Энэ бол уртаар сэлгэх төлөвлөгөөтэй байна л да. Эсвэл бүр сэлэхгүй ч байж магадгүй. Тэгээ энд бол замаа арга ашиглаж үзье. Тэгэхээр энэ бол ийшээ дарах гэдэг. За арганд орсон. Тэг яг хөтэ бод авлаа шүү дээ. Бод авах. Ингээд за яг юм тэгээд аваад үгүй идэвхүүд нь тэмэрийг авч шүү дээ. Ячиж байгаа байхгүй. Ингээд нэг мөр авсан. Одоо саяны аргыг бол энэ хүн зүгээр ингээд тэмээгээр идээд аргалчихна гэд морой хараагүй юм байна л да. Энэ зарим хүмүүс одоо ер нь бол ингээд дүрсүүдийг одоо хүүтэй тэнцүүгээр их мэддэг бах. Тэмээмээр бол 3 хүүтэй тэнцдэг. Пэрс за 10 хүү. Ер нь бол 9 хүү гэж явдаг. Гэтэ 10 хүү гэж заримнаас тийж явд юм лээ. Тэрэг бол 5 хүүтэй тэнцүү байгаа. Одоо энэ иймэрхүү. Идээд нэг хүү. Ким үү? Тэ нэг хүү. Болно шүү. Болно бол. Өгч байгаа юм шүү. Тийм ээ. За энэ айл ууралсан байж магадгүй шүү. Тилтрээд. Айл жоох юмаа л харахгүй байна. Гэтэ ингээд идэн гэж харсан байж магадгүй. Тэгэх юм бол идээд тэгээ шаглаад ноёныг нь холд. Дахиад нэг мөр аав. Тийм дахиад мөр авчихна. Тэгэхээр энэ хэрэг идэх юм бол тэтгээ бодоо алт. Тэтэн болохоор одоо сая л харж байгаа л хэлтэй саяныгаа. Юугаа. Маа дөрөд орчих юм шүү. Ишигээ юу? Тийм. Яа тий. Бас тийм мөрөө хөлөөлч. Суулгач чүү. Хүүгээр баяжчаас тий. Хайлт нэг тэмээ ил үйз. Яг та арган дүртэ бодлол эдгээр л ашигтай шүү. Тэгээ энэ билиз болохоор бид хоёрын өнөөдрийн зорилго бол рейтинг 1700 оруулах байгаа. Ер нь бол энэ бол 200 рейтингээр өсгөн гэдэг нь амар том зорилго ч гэсэн бид хоёрын яг одоогийн рейтингээс 300 нэмжиж Lichess рейтинг гарч ирдэг гэдэг нэг тиймэрхүү томьёо байдаг. Тийм болохоор гэтээ юу шүү.
Билиз ирээдэг, булет ирээдэг, рапид, уртын тоглолт ирээдэг гэж бол юу нь бол тусдаа ирээдэг байгаа. Тийм болохоор өнөөдөр билиз ирээдэг өсөхөөр төлөвлөж байна. Пүү энэ бирсэ өчлөө. За ингээд. За энийг бол маш алдартай арга шагац гэдэг хүмүүс мэдж байгаа л. Хэрвээ шатар тоглолдог хүмүүс л. Одоо энэ бол шатар мэддэг бол бууж өгмөр байгаа байхгүй юу? Бууж өгөл хурдан л усна л та. Яг та ганц морь яа. Ганц морь яавал гэж тээ. Тэмээг гаргах юм уу? Хаашаа. Араа цодлаа бүр орчиж тээ. Тэмээгээ дараа нь ийшээ гаргаж. Хэрвээ идэнгүүт ингээд за ингэж очиж дөө. Гасаа бирсэл өвч. Ингээд орчиж болох юм байна. Одоо энэ юугаа янгууд юугаа ороод ирнэ. Шууд идээд аагүй. Шууд өөр юм ботчихин. За одоо хэрвээ энэ ийшээгээ идэх юм бол шаглаад тэгээд ноёны ийшээгээ нүнгууд шаглаад тэгээд ингээд тэргийг авчиж байгаа. Тэгэхээр энэ хүн бол энийг харсангүй. Тэгээ одоо энэ тэрэг versus ийшээгээ тэрэглэн залтаа байгаа. Холдонгууд нь тэг шууд дуусчихгүй дүү манлал. Хөрх юмтыг ганц зэрэгт үлдэчихгүй т. За одоо бол хэрвээ тэргээ ийшээгээ нүүхгүй бол ийшээгээ. За буугаад өгчлөө. За дахиад үзье гэж шүү. Үзчихөө. Тэг. Наа хараас таарцгаа. Та нөө уйлж байгаа л хата тий. Оо. G4 нэг тийм хүмүүс хэрэлдэг гараа биш үү шүү дээ. Энэ бол гамбит гэж үздэг. Одоо ер нь бол тэмээгээ пүү. За дараа нь тэмээгээ ийшээ гарах байлгүй. За мань энэ бол бүр зүгээр шууд намайг ална л гэж байна. Зүгээр шууд дайраал үзье гэж байна да. За тэгэхээр утаас нэлэх юм байна да. Яа тэгэхээр энэ одоо ингээд бүр одоо баг ингэх гээд байгаа байхгүй юу? Баг ингээд шууд баг тэгэх гээд. Шатарчдын хувьд нэг хоёр төрөл байдаг баха. Нэг төрөл бол дайрч зовтлоо дуусчих. Нэг нь болохоор зууралцсан тоглолттой л байдаг баха. Айл бол гэс давтлаа дуусчих гэсэн байдалтай байх шиг байна. Нөгөө бид хоёр цай хожигдсан болохоор уурцсан байж магадгүй. Эсвэл угаасаа бүр нэг юм над шиг тоглолдог. Одоо бүр энэ бүр надаас амар сайн довтолж байгаа байхгүй юу? Мэн би ч явахтай дээ мань хүн тэгэхэд зуурлалцдаг. Хамгаалал яваад шүү дээ. Айл алдаа гаргуул за тэрийг олж харчаал байж л. Нэг хүний онол гэдэг нэг тэмүүлэнгийн онол байдаг. Намаа нэг хүн нэг хүү илүү болчих юм бол тэгэл та тэмүүлэнтэй тоглож байгаа л тэгэл тоглоод тэрэггүй зөөр баг шүү буугаад өгсөн дээр. Би нэг клубийн хүүхдийг ингээд ер нь ингээд их удаа тоглолтог гэдэг ингээд бараг жил гараа тоглолт байхгүй ингээд клубийн хүүхдэд таарч тоглоод. Тэгвэл би бая нэг хүү идэж хождог. Тэгээ тенденс болоод нэг хүү томьёо онлын тэмүүлэн гэдэг нь хожид болцсон. За одоо ингээд ноёноо задлсан болохоор энэ бирс мэрсээр хааж байгаа дишээ богино сэлгэн гэсэн юм бол байхгүй. Ер нь бол зүгээр уртаар сэлгэн. Тэгээ уртаар сэлгэж хагаад адилхан довтлоо. Тэрэг ийшээгээ гарч ирээд тэгээд тэргээ ийшээгээ гаргаад адилхан довтлоо. Одоо энэ шиг шууд уртаар сэлгэж чинь. Энэ бас уртаар сэлгэн одоо баг за айл бол бүр шууд занаал яваад байна да. За одоо энэ бирсээ ийшээгээ нүүхгүй бол эсвэл ийшээгээ нүүхгүй бол тэргээ алдах гэдэг. Зэрэг бол харцсан л. Тийм байна. Ийшээгээ нүгээд харуулын тэмээ байгаа шүү дээ. Энийг идэх гээд байна л та. Тэгэхээр ийшээгээ ухраад хүү алт шүү дээ. Амир. Ухраад тэгээд энэ хүн дээр нь товтлогоо. Одоо энэ хүүгээ хамгаалж байгаа би ингэж задлах гэдэг л та. Тэмүүл юу гэж бодож байна. Бол шүү дээ.
Би ч өөрөө зууралцсан тоглолттой л. Нэг илүү болвол давуу бол тэгээ тэрийг хадгалаад явж идэв. Энэ бол задлахгүй л гэж байна. Эсвэл бодлоорч юм уу? Дуглаа. Тимигэр хаа Мөрөөр хаах юм бол мэдээж цулах уу? Тэгээд тэмэгээр хаах юм бол идэ чинь, мөрөөр хаах юм бол идэ чинь. Майна мэдээж майна нүүж магадгүй. Идчихгүй дөө. Идчихгүй дөө. Идээд мөрөөрөө идэнэ. Тэнгууд нь энэ сэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингэж нүгээд сэлгүүлчихгүй дөө. Дарамттай. Тэгээд тэргээрээ хаваалч юм бол бас интэй. Тийм болохоор энийг хамгаалах одоо ингэж хүүгээр өгчөж байгаа. Одоо ингэ миний онл эхэлж байгаа юм даа. Одоо энэ ингэж задлж магадгүй. Гоо хаа. Одоо мад дөрөд орчих юм. Ингэж байгаа байхгүй юу? Ийшээ орж байгаа. Бас ийшээ орж байгаа. Хоёр тал руу. Тийм болохоор айл B3 гэж хүүгээ нүүх ба. Тэгэхээр ингэж магадгүй. Тэгээ шууд маллуулах юм шүү. If тэр. Гүгү. Шалсны дараа юу? Тий, шалсны дараа. Одоо ингэнгүүт ингэж болохгүй. За хурд нь өгөхгүй бол цаг унаа. Өнөр цагт шахуулсан шүү дээ. Нөгөө хүн 2 минуттай. Бид 2 1 минуттай. Ер нь бол за ингээ хамгаалчих. За тэгэхээр чин тэрхий гаргаад ирэх юм. Тэ арайч гарч чадахгүй юм шүү. Ингээ гараад ирэх. 3 нутлахаа авах юм шүү. Энэ өөрөө ч юу ч хийж чадахгүй л дээ. Тэг яг нүшгүй дөө. Цаг мал. Одоо энэ баг ингэх баг. Ирэх юм бол тгийч аюултай задлахгүй хаа. Одоо дараа нь дээрх шалжлаа. Зүгээр. Одоо F руугаа одоо энэ хүн бол баг цаг унгаах гэдэг нэг хүн үү? Цаг унгаа юм шүү дээ. Одоо за бид хоёр задлаад идэх юм бол идээд эсвэл энэ хүүгээрээ идээд дараа нь Б-гээд хүрээд Б-ийг нэг төрчээд тийм үе давхар хүүгээс салгаад тийм нөө тоглолт руугаа задлах маягийн байдал руу шилжихгүй бол иддэггүй шүү дээ. Идчихвэл алж шүү дээ. За зүчгүй яваар бат юм. Гад байгаа. Хэрвээ энэ цаг улаан болох юм бол ер нь унахад байгаа л гэсэн үг. Хилж тусах байтал улаач. Одоо баг ингээ ороод ирэх юм шүү. Түкээ. Баг тийчих гээд. Тэнгүүд энэ хүүгээ өгөхөөс өөр сонголт юм байна. Тэнгүүд тэргээ за бэрсээ ааш руу явчих. Ингээд тэгээд ингэж мэддэг ч юм уу. Одоо энэ ингэх хэрэгтэй байхгүй юу? F руу F 8 руу. Биш. Си би амнарчлаа. D руу. За D руу явчих юм дөө. Тийхээс нэг ялгаагүй шүү. Ингэнгүүт. Үгээс нэг дан хамаг нүүдэл хийчихээ юу. Унлаа. За ярих зав байхгүй болчихлоо шүү. Сая хөөгчлээ. Эцэнгүй. Нөөрөө мауса буруу тарчих шүү боллоо. Суулчих. Одоо дараа нь хэрвээ ингэж нөх юм бол идээд тэгээд идэнгүүт нь дими юм шүү. идээд би сурч ирээд гайвал. Анаарч. Хамаагүй л ингэ цал дээр нь одоо энэ дээр нь явах гэдэг. Одоо энэ ингэх юм бол ийшээгээ идчихнэ. Тэгээ ингэх юм бол ингэчихнэ.
Персээр орсон. Аюул гайгүй л гэж бодож ин да. Зүрж довтыг үл аагүй. зүрж довтыг үл орж болох юм биш. Гэтэ араа авахгүй болохоор тийм довтлох цаггүй. Ишиг идчихв. Дэс ихээ зэг. Цагнаас болоод. Оо за. Яач. Сурагч шүү. Зайл бас секундтэй явуулчлаа. Тий одоо айлын цагийг бас яах гэж үзсэн. Одоо хэрвээ энэ би ингээд цагаа харсангүй угаасаа энэ мөр баригдсан. Оо. Жоо аз тараад яваад нь үү. Гаргасан алдааг бол нэг харахгүй харсан ч гэсэн энэ өөрөө цагт бас ингээд бид хоёрын одоо за адилхан цагт бол орсон байна. хэрвээ одоо энэ идээд дахиад буцаа авчихгүй. Дараа нүгэж яа 3 секунд. одоо энэ ингээд би Түүний за яа. за дахиад үзэх үү. За цагаас үзэн штэ. Биний тоглож. За манай алтарт Лондон гэдэг гар. За тэмүүлэн гэж тоглолдог юу бол Оо юу вэ? За. Зайлал бас л дайрч гал үзээд ах шиг байна да. Ганц гараа явчих гэсэн чинь. C3-оор ачуулсан. Бодоод л нэрээ. Давхаргүй болыг ашиггүй хаа гэж бодож шít. Одоо бол 1-1 болцсон байгаа. Хэрвээ энэ одоо энэ доор харж байгаа бах. за надад жирүүч орох гэж Тийм тийм ээ. Иш юу? дараа нь морой юу явуулах гараад. За тийм. Мөр бодвол сэлгийг л бэлдээ даад одоо гэдэг. Тэгэхээр Ямар ч одоо бол арай гайгүй тоглож байна. Нөгөө өмнө нь болохоор амар дайраадсан шүү дээ. Тэр бол одоо тэр зам нь арай арилцсан гэхүү. би сэлэхгүй. Сэлгэчүүл энэ Утаар сэлгэчихгүй. урц яах энэ шугам байгаа цагт. Надад чинь тэгээ хөвчлөлт. Тэмээгээ D3 болоо. Маневр л заад. Маневр гэдэг нь одоо Нэг төрлийн одоо боддоо хөдөлгүүлэх одоо арай идэвхтэй барилтад авчрахыг маневр хийх хідэн нүдлийн одоо ээлжээр хийх. За миний онл Идээд би идэхэ байл. чи идчихэж тээ. За идчих түл. Идээд Энэ мөр ийш орох бах. юу гэж тээ. Энэ бодол. Одоо яагач. Энэ бодол бэрс ч юм уу. Тэгвэл аагаар нь үчиж аагаар. Нэг хамгаалч. Сэлцүүл ахас л гэж. Яа зууралцсан тоглолттой хүн болохоор айл юмдлаа шалтгаалаад байж болох хамгийн тэнцүү барилыг тавьдаг болохоор. Мөрөө F4 лөө нүгээд. Тэгээ одоо хоёулаа бол ер нь дайрах гэж үзгүй. Наадхан ч одоо дайраж чиглээгүй юм чи. Ер нь дайрах төлөвлөгөөтэй байна надад ч. За ийш орчлоо.
Энэ хүүг идчихэр. За бич. Били цаг штэ. Бирс B3. Би 3 лөө. За. Тэгж жаад. Юу төлөж байгааг нь бас мэдэхгүй байна. Энэ хүү дээр гэж юу? Гэтэ бодоо сул өрнө гэж бодсон. Мөрөөрөө идэнгүүд энэ хийгүүднгүүд буцаж ирээд хаач мад хийж чадахгүй штэ. Инхээр Тэмээр ихээр яцсан. Тэмээгээр идээд идчүүд идэхээр буцаад. Тийм. Мороор идээд буцаа хаач л. Тэг. Би өөрөө зуралцсан л хамгаалтаар л нэг давгаа авчил хамгаалал яваад идэг. Тийм тоглолт болохоор. Одоо надад ч бодоо буцаагаад авахгүй бол ийш явах. надад ч нэг дараагүй болохоор яач штэ. Энд чинь ийш орох байх. Ийшгээ орохгүй бол бас нэг хөө идэж нэстэ. Энд чинь аюул байхгүй. Ийшээ орно гэж юм шиг. Ийшээ орохгүй хөө. Ваа. Яг тийш тэнэгдэхгүй хаа. Ингээд Үгүй штэ инхээр би бэрсэр хийж чинь. 30 секунд. Нүчи. идэж нэ. Тэгээд гингүүд. Үгүй ээ. Бэрсэр хийж чинь. Тэр тэмээгээр юуг нэдчихгүй. Хөө юу? Бэрсэр хийж юу? Арай дээр ах. Надад ч одоо тэргээрээ тэгэхээр идчих юм шүү. Энийг үү? Тийм. Сул өгөөд ах юм. За. Яах юм? Одоо мороор. Наач бүр. Идэж чадахгүй учраас За мороор F 20 секунд болохоор. Одоо ийшээ. 20 секунд болохоор. Дараа нь морийг нэгтгэр. Тэмээр. Морийг нэгтчих. Цааш хаяа явчих тэгвэл. Ийш орох. Тэрнэр явчих. За яах төлөвлөлтөө өнөр би ойлгохгүй. Энэ ноён л ийш явж орох гээд байгаа юм шиг үү? Гэтэ миний цаг байгуулахаар. Цагаа жоохон хурдан яа. Айл бол 1 минуттай бол 50 л байгаа. Би бол 15 секундтэй. Тэгээ одоо бараг ганц нүдлийн мад энд бол байна. За дуусаа. За ингээд 3-1-ээр яллаа. За яах юм бэ? Одоо хэрэггүй. Одоо яах юм бэ? За. Дахиад тоглохгүй за. Одоо өөр тоглолтыг тоглоё. За одоо ямар тоглоом тоглох вэ? Хойло билицээ өгсөн гэсэн. Билицээхаа маань юу асуултын тэмдэг гарсан мэл үү? Окей. Ер нь бол бүх төрөл одоо бүлэт гэж байна. Бүлэт бол бүр баг мэрэгжлийн хүмүүс тоглодог. Бид хоёр бол тоглох болоогүй. Бид хоёрын хамгийн хурдан тоглож чадах юу вэ? 3-2 ихгүй юу? Тэгээд 3-2-оор асуултын тэмдэг байхгүй болох 1700 оруулаад rapid гэдэг одоо 10-0 15 10 Ер нь бол юу гэсэн үг вэ? Ингээ сонгодог цаг юм. Тийм одоо ер нь бол энэ бас хурдандаа ордог. Уртч биш ингээд бодох цаг бас байдаг. Одоо боломжийн цаг багс чам бол ер нь бас л хэцүү. Тийм. За тэгэхээр одоо хоёул ээлжлээд rapid тоглохгүй. 15-аар. 15. За одоо хараас бол Тэмүүлэн бол энийг тоглодог. Би ингэж тоглодог. Хэрвээ нөгөө үг ингэж нүх юм бол би ингэж нүгдэг. Тэмүүлэн бол T6 хатдаг. За их хүмүүс намайг ингэж нүнгүүд ингэж нүгдэг. Тэгс чи энэ юм болохоор ингэж нүгч. Одоо бол цаг нөгөө билет шиг биш болохоор хэдүүлээ ярилцаа тоглож болно. Анализийг явж болох. Уртын цагт болохоор. Тийм. За урт биш. Биш одоо. Яг билизийг бодвол
Блицийг бодвол арай удаан цагтай. Бодох бол ер нь бол цаг байгаа. Яг уртын төлийг бодвол энэ бол жоохон бага цаг гэж бодлоо. Гэтэ яг бид хоёр таарсан цаг байгаа. Энэ бол гайгүй. За би энэ тоглолт дээр бол ер нь ямархуу тоглолт хийдэг. Энэ бол зунгааралцсан тоглолт юм байна л да. Бараг тэрийг ийшгээ эсвэл морь гар. Эсвэл бараг ингэж магадгүй. За бараг Италиал тоглолцлоо доо. Итали гараа. Одоо ингэж магадгүй. Ер нь бол ингэх баха. Тэмээгээ гаргаад бирсээ холбоод ийшээгээд ярих баха. Би ер нь бол цагаанаас нэг тиймэрхүү юм тоглолдог. Ноёлооч гэсэн. Орос улсын иргэн байна. Зарим хүмүүс бол энэ хичээс гэдэг юугаар тоглодоггүй. Chess.com гэдэг юугаар тоглодог байж магадгүй. Бид хоёр бол тэр Chess.com төлбөр мөрөөр нэгтгэх тул бид хоёр бол тэрнгээр тоглодоггүй баха. Тийм. Тоглоход бол бид хоёрт бэрхшээл тулгардаг гэхүү. Асуудал гарч ирнэ. Тэр нь ингээд мөнгө төлөх ёстой гэдэг юугаар. Одоо энэ бодос суулгаж явах юм би идэхээ мартцсан байна. Яг одоо идэж. Одоо жижигхэн алдаа. Яах хэрэггүй байхгүй. Одоо энэ баг ингээд буугаад өгч магадгүй. Хангалттай бодох учраас яаж тоглоод нэг тийм юм. Сая нөгөө Блиц төрлөөр нэг хэд тоглосон болохоор одоо энэ баг ингээд бирс барьчих гад байна. Тийм болохоор бирсээ ухарсан дээр байна. Ер нь энэ сум өнгөтэй сумнууд эднээс хэрвээ нэг тийм хэрэггүй бол заавал гаргах шаардлагагүй шүү. Хараалын нэмийг тий. Одоогоор нэг тимээ нэг хүүлөө явж байгаа байна. Бүр шатрын одоо ихэнх төвшөнтэй хүмүүс бол энийг болохгүй. Бод гэдэг нь бол хөнгөн бод, хүнд бод гэж ялгадаг. Хүү бол бодонд ордог, эсвэл ордоггүй гэж зарим хүмүүс ярьдаг. Гэтэ хөнгөн бод дотроо бол морь тэмээ, харин хүнд бодон дотроо тэрэг бэрс ер нь бол ордог. Харин ноён бол бодонд орж орохгүй юу? Ер нь бол зүгээр. Ер нь бол боднод одоо тэмээ морь бол 3 хүнтэй дэвзүү, тэрэг бол юу 5 хүнтэй. Бэрс бол энэ Lichess гэдэг вебсайт дээр бол 9, ер нь бол бүх юу дээр бол 9. Зарим хүмүүс 10 гэж ярьдаг. Тийм. Одоо саяных дээр бол устдаас сэлгэж болно. Гэхдээ энэ бол задарсан. Тэгээ одоо ингээл ороод ирэх байхгүй юу? Тэр эвгүй. Одоо юм давхар хүйтэй одоо энэ хүү энд байсан бол арай өөрөхгүй. Нөхцөл байдлаа бодоод одоо идээд би буруу юучлээ. Тийм байна. Бодос үлвчлээ. Одоо идэх юм бол ингэчээд байгаа байхгүй. Тэгээ заавал ноёнгоо нөх хэрэгтэй болно. Тэгэнгүүт бирсийг маань идэх гэсэн үг. Тийм. Энийг бол санахыг бол бодохгүй юм байна. Аагийн хог хамгаалах. Нэг урагшаа зүрх юм. Тийм.
Агийн юу дээр ингэж орж ирв. Тэгээд хэрвээ за ингэж л одоо энэ тэмээгээ буцаагаад авахгүй бол би ингээд ийм бохгүй. Зүгээр одоо миний ноён хөдөлгөөх санаатай байсан гэхүү. Тийм л юутай байж. Хэрэггүй хаа зүгээр л бисээ мадлах гэж болдог. Тэгээ энэ хүний ирээдүйг 1332 буюу тогсоор ороод алдсан гэж харагдж байна. Ер нь бүх тоглогч эхлэхдээ 1500 оноотой рейтингтэй эхэлдэг. Тэгээд энийг бол монголоор чансаа гэж ярьдаг л да. Тэгээд энэ 1500-тай эхлээд хожигдох юм бол багасаад хожих юм бол ихсээ явдаг. Нөгөө хүнийхээ рейтингээс шалтгаалж хэдээр бууж хэдээр ихсэх нь яг тэрмээр Шалтгаал. Нөгөө хүний рейтингээс шалтгаал. Хараагүй болт. Одоо тэргээр идэх юм бол ингээ идчихнэ. Тэ тэмээгээрээ идвэл морин идэнэ. Морин идэхгүй юм. Сул байсан байна. Би ингээд тэгээ ингээ идэж байна. За Буугаад өччихээ. дахиад тоглох уу гинэ. За яах вэ? За 1634 идэгтэй байна. Энэ бол бас нэг баг тоглол биш. Энэ хүн бол ер нь анх ихснээс ойш бол ер нь дунджаар хожигдлоос их байсан гэсэн үг. 1600 1500-аас дээш байгаа учраас. Лонд нүх марталтай юм шүү дээ. Одоо энэ хүн бол морио гарч магадгүй. Морио явдаг байна. За яг хуу ийм хөлбөрч байгаа. Тийм ээ би тав Дулаад ашиггүй. угаасаа тэгт юм аа. Болохоор тийм ээ би тав гэдэг чинь санагдаад байна. Мор энд байхад болдог байхгүй. Энэ өөр хөлбөр. Энд бирс гардаг хөлбөр байхгүй. Үүдээс нь. Одоо энэ баг Франц гараа шиг болчих гээд байна. Франц гараа нь бол Е4 гэнгүү цагаан Е4 гэж нүгүүд Е6 гэж нүдэг. Одоо миний тоглодог. Сая тоглосон гараа бол мөн. За морь авцсан байна. Зүгээр л морио аваад тимигээ гаргаас сэлгээч. Одоо саяны хүмүүс бол нөгөө Берсээ сулгоо, бодоо сулгоо гэсэн шүү дээ. Тэр хүмүүс бол одоо баг рейтингтэй байсан болохоор одоо энэ хүн бол арай өөр тоглож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл идэхээ тухайн хүний төвшинг нь одоо ингээд тодорхойлж болно. Энэ хүн ч гэсэн адилхан одоо тимигээ гарангуудаа сэлгээх баг. Бортын сэлгээ ингэж байхгүй л үү. Магадгүй шүү. Ямын ч гэдэг ааш 3 нүчи тимигээ шин хүнд оруулаа. За. Өөрөө тэгж нууж байгаа. Одоо Тэмүүлэнгийн санааг бол би таамаглаж үзэхэд Тэмүүлэн бол надад ярьчих болно. Гэтэ би зүгээр таамаглаад үзэхэд одоо би 3 нөгөөд хүүг хамгаална да. Эсвэл тий бодыг нийтээд бодын нийтэнгүүт ац штий. Бараг нэг сум хоёр төлөв тэрийг авах гэсэн үг. Энэ тэрийг авах маа. Гэдэг нь бас одоо хоёр зүйлийг яагаад одоо хоёр зүйлийг заналтай нүүдлээгээд нэгийг нүнгүүд нөгөөх нь алтна. Тэрийг нүнгүүд бас нөгөөх нь алдагдчихна. Өөрөөр хэлбэл морины нүүдлээс буудлаас нь шалтгаална. Нэг сумаар хоёр туулаа гэдэг шиг. Одоо энийг идэл пирс рүүч тэрэг рүүч энэ хүн энийг идлээ гэж бодоод би одоо тэргийг нь идэх гэсэн. Тийм угаасаа идэнэ. Алдагдлаа өгөхийн тулд. За буугаад буугаа өгчлээ.
За тэгэхээр бид хоёр бол rapid дээр ерөөсөө хожигдоогүй тийм үү? Rapid дээр 2 удаа очсон. Тэгэхээр асуултын нэмдэг бол ярилахгүй гэсэн үг. Яг ингээд бүрэн бид хоёрын рейтинг бол тогтоод чадаагүй. Тэгэхээр бид хоёрын рейтинг бол 1800 бүр яг 1800 орсон ч гэсэн асуултын нэмэлттэй л асуултын нэмэлттэй хэвээрээ л болцсон. 1800 орчлоо шүү дээ. Тэгээд тоглох уу? Хожигдлоо тоглох уу? Бол шүү дээ. Билизээ чайсаа 1600 таах болов. 1600 хүрээгүй 1400 хийдээс. Буурсан мөлөө. Тийм. Одоо яг 1800-аас тийм. 1765 гэсэн идэгтэй юм аа. Гэтэ бит хоёроос хэрэг тэмээгээ ингэж нөх юм бол ингээд ер нь бол би юм төвөө авч дайрч тоглох дуртай. Тэр юугаа бол би танарт харуулаагүй байгаа. Тэгээд одоо ийшээ оронгууд би одоо энэ зөрж магадгүй идэж магадгүй. Ямар ч байсан хамгаална гэж үл би бодохгүй. За одоо бол миний санаа бол юм тэмээгээ гаргана, юугаа гаргана ингээд сэлнэ. Гэтэ энэ бол бараг бодол уншсан юм шиг нууж байна. айл бол 1765 гэсэн чансаатай байна. Энэ бол бүр маш өндөр. Одоо яг уу Личестер бол ийм юу бол чансаа бол бэж л гэдэг. Хэрвээ жинхэнэ амьдрал дээр ийм байсан бол энэ бол нэгдүгээр зэргийн тоглож гэж. Тийм. Одоо юу гэх сайн юм. тоглодог хүн. Энэ бол Личестер бол бид хоёрын л төвшингийн хүн байна. Учир нь бол Личестер эвид чансаагаа нэмэх бол маш амархан. Нэг ялахад оролцоод 50 оноо нэмнэ. Ахтай бит хоёроос ялаад нь айлын чансууд дээр ирээд юу асуулт нэмдэг байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл яг тогтцсон чансаа тогтцсон чансаа та одоо тэгэхээр энэ хүн бол өөрийнхөө чансааг яг батлахын тулд ер нь бол олон тоглосон байгаа л гэсэн үг. За тэгэхээр уртаар сэлгэх санаа бол хэрэггүй хаа. Яагаад тэгэхээр одоо энэ хүн бол одоо ингээд задлахад бэлэн болцсон. Баггүй. Тэгэхээр одоо энэнгээр яагаад тэмээгээ ийшээ гаргаад Яг ингэж бодож тоглолоо юу нь бол сайн л их боломжтой. Гэтэ айл энэ удаад бол хүү алдах нүд хийчих шиг боллоо. энэ бол зан гойж магадгүй. Яагаад гэвэл идээд юм байхгүй л юм да. Айл нүчлээ. За тэгэхээр энэ бол сая хүү алтгаа бол хараагүй юм байна. Бэрсэ зүгээр харагшаа татчих уу. Шаглах бол ер нь бол ашиггүй. Гэтэ яагаад би ер нь шаглая гэж бодсон юм. Бэрсний хөлтөөрлээ. Сул тавьж байгаа юм шүү дээ. Хоёр ухарч гоё дөө. Хоёрын дээр ах. Би морио гаргаад тэргийн ийшээ шуун мэдлээ гэж бодож байгаа. Энэ хүүхдээ саад болдог байхгүй. Тэр энэ хүүгийнхын тулд эхлээд энэ хүрээ ячлаа шүү дээ. Миний ингэж нүүе гэж бодож ирсэн мөдөл дээр. Одоо айлын хүү хүү алтчих жоох хөө дахиад шаглаад тэгээд холдонгууд нь хүү болчихсон.
тэргээрээ бол хааж болохгүй. Угаасаа тэргээрээ хаах юм бол ингээд морины хөлн дээр. тийм. Гэхдээ наад чи бас гоё санаа биш үү? Одоо шууд орчих гэж байна. Айл хамгаална шүү дээ. Яаж? Зүг ноёнгоо урагшаа нөхч юм уу? Бэрсээ гараад Урагшаа нөх юм бол ингэ чинь гаргана хаашаа. F3 руу. Тийм. Тэгэл хамгаалж. Зүг хүүгээд юм гарах уу? Одоо юу А5 түрээд А4 руу ороод айлын цагаан тэмийг бол барьж болох юм байна. Гэхдээ А5 мөх юм. Одоо баг эндээс шууд А4 нүч юм шүү тийм ээ А4. Яах вэ? Хэрэг боломж болтол. Айл бол задлыг гэсэн бодолтой F5 өгч боллоо. Эндээс бол нөгөө тэмээгээ гой морио ийшээ ордог санаа бол яач. Одоо энэ хүн бол зүгээр шүү. Ингээл очих байх. Одоо энэ ингэж нүх бол ер нь аюулгүй байхгүй. Одоо сая бол бирс юу байсан болохоор нөгөө бирс энд байсан. Тэгээ бирс C5 дээр байсан болохоор ер нь тэгээд хацалж байгаа байсан. Өөрөө ийшээ орчих байсан байхгүй юу? Гүү байсан уу? Тэгж орсон чи юу гүйл. За айл бол бодсоор л байна. Энэ байрлалаас хийж болох хамгийн сайн нүдлийг бодсоорлох шиг байна. Ерөө ийм удаан бодох юм бол эндээс баг аюултай нүдэл хийж магадгүй гэж. Таамагсан. Гэтэ Яагаад ингэж нүж байгааг нь ойлгохгүй л. Шоколад тэгээд одоо энийг бол хүч алдах гэдэг. Яагаад тэгэхээр мориос тэрэг яадаг бол энэ бол хоёр хүүгийн зөрүүтэй. Тэнгүүд хүч авах гэж нэвлэж байна. гадаадаар бол өөрөө хөндлөлтөг байж магадгүй. Хэрвээ одоо урагшаа нөх юм бол ингээд бирсээс бол угаасаа эндээс бирсээс болох. Тэгэхгүй бол ишиг идчих гээд байгаа. Тийм холдуулах юм бол би морио зүгт очно. Ер нь эндээс бол хурдан өгөх шаардлагагүй байхгүй. Зүгээр сайн бодож болно. Морид C3 руу авчаам. Хитгэн зүгээр F-с R хийж л та. Ингээ нүчгүй. Болно. C3 дээр нүг гэж байгаа нь А-гийн хүүг давхар хамгаалангаа. Тэргээ А-гийн тэргээ ажиллаад оруулах гэсэн санаа. C6. Тий. Айл магадгүй F6 нүүж магадгүй. Нүүж магадгүй байх. Гэтэ нэг аюул учрахгүй байх. Зя. Мөн бол нүдлээ хийсэн байна. Хэрэггүй юм шүү. Зүгээр идчихв. Эсвэл Идээд ими хаа. тэгээ энийг яах вэ? Зүгээр G6 хаалж. Тэмээ ааш руу орж ийн л дээ. Тэгээд ингэж шүү дээ. Мороор бол яах вэ? За. Хэрвээ идэх юм бол идчихнэ. Одоо ингээд бүр цаашаа яваад үзэх юм бол энэ хүү арайч бэрс гарахгүй байна.
ингэж нүгээд тэгээд тэгэл ер нь ингээл яаж болох юм. За энэ хүн бол нүж болох юм шүү. шидчих юм уу? Шидчих. Аюулгүй. Айл жирүү хүүгээ жирүү идээд Одоо дараагийн төлөвлөгөө юм байж магадгүй. Би сая сум зураад байсан. Одоо ноёнгоор идчихвэл аюул арай багасах баха. Тэмийг нэдэхгүй байгаа бол учир нь бол тэр хүү тэргийг маань идэж. Тэгвэл ноёнгоор бол хамаатай тэрийгэ жижигрээ байрлуулж. Одоо энэ баг ингэж магадгүй юм байна да. Тэгж нөхгүй алт юм шүү. Тэр тэмээ бол Тэнгүүд нь инкээс үр. Тэгэхгүй бол одоо ингээд ийшээ гэдэг. Одоо баг ингэн. эсвэл ноёнд төгсөл Эсвэл ингэн. Баг ингэж юм шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэргээ ингэж нөх юм бол ингээд тэгээд тэргээрээ хагас уур сонголтгүй байхгүй. за айлны санаа бол морийг холдуулангууд Е7 тэр тэмийг оруулж ирэх бодолтой байх шиг байна. D6 руу гэж. Биш ээ. D8 руу. Гэдэг. F-үгээ хамгаалахгүй бол тэрийг тэмээ Е7 орж ирээ тэрийг олон хүү идэх боломжтой байна. Тийм бол хүүгээ хамгаалаад дээр уурсан нэр баг. D8 руу. Ноён талын хүү болохоор илүү чухал ах. Юу гэж бодож байна? Тийм байна. Эсвэл энэ зүгээр зүгээр хамгаалаад үзүүл яах вэ? Морийг устгасны дараа тэмээ Е7 ороод ирж шүү дээ. Тийм ээ. Шалгаатай ороод ирнэ. Тэгэхээр Нэг хүүг бол аваад идчихлээ. нэг хүүч яах вэ? Угаасаа хүүч илүү. Бас нэг хүү илүү л юм биш үү? Тэгэхээр ингээд эсвэл зүгээр тэргээ ийшээ орж жоод ямар ч байсан ихний хэлжтэй. Болон Дараа нь дахиад ингэчих юм байна. Нэг юм болоо. за Бах юм хамгаалж ер нь юм эзсний дараа тэрийг хамгаалж яагаад хэрвээ бүр эвгүй болох юм бол тэрийг буцааж өгөхөд бол зүгээр байдаг. Давуу багсах ч гэсэн бүр муулж ирснээс тэгэрээ. За одоо ингэж нүгээд. Эсвэл бүр ингэж. Гэн үчиж магадгүй. Тийм байна. Яг тэгж. маталж гаалах шүү.
хүчлүү байгаа юм чи хүчээ босоо өгч юм. Ингээд үү. Тийм. Дарвал дарна гэж. Ухаас нэггүй илүү байгаа шүү дээ. Тэгээд дарангууд нь гэж тий. Хэрэггүй шүү дээ. Шалж шүү дээ. Тэрийг Тэргээ одоо зүгээр одоо тэрийгэ цэдэр авах юм. Хүүдэр эсвэл зүгээр хүүгээр идчихв. хүүгэр идчих. Ячаар. Одоо хүүгээ дөрөө явчих гэж үзгүй. Үгүй. Одоо тэр хэмээ тэрэг идэг юмуут FSG тэгээд тэр тэрэг ноёнлоо орж ирэх боломжтой юу? Үгүй. If 8 руу орох юм шүү. If 8 руу орох юм бол Ард мад үрг. тэгэхээр дахиад л гэж шүү дээ. Мад үрч. Харуулж яваа. Ширээ. Гэтэ яг тэр үед нь нэг G-гээ төрчих байх л та. Жигээ түрээд тэгээд ингээд ороод. Тэнгүүт нь энд байгаа шүү дээ. Ишиг нүгэд. Бид хоёрын яриад байгаа санааг болохгүй бол би ингэж нүгүүд. Тэмүүл ингэж идээд ингэнгүүт ингэн гэдэг тэгээ энд мод өрнө гэдэг байхгүй юу? Тэгээд хүүгээ нүгэд модоо хамгаалаад шалангууд нь ишиг ороод. Болохгүй юм биш үү? Цаан үлийн тийм буурч. Сэлэр. За түрий. Төлөвсний дагуу болох байх. Эсвэл морин дээр занал хийж магадгүй баха. Ингээд үү? Үгүй одоо идээд тэрэг F8 руу орж ирэнгүүт дарж магадгүй бах. Ингээд ингэнгүүт ингэн гэж үү? Тийм баг. Гэтэ яг хүү явчихна л та. Яваад тэгээ идэнгүүт Сөлцөө хүү гарч гар авчихна. Бис гарна гэсэн үг. энэ бол гоё төлөвлөгөө болж байна. Энэ хүн бол одоо бодож байгаа байхгүй би энэ хүү гэдэх үү эсвэл тэргийн гэдэх үү? Энэ хүн гарч гад байна уу гарахгүй байна уу? Энэ хүүгүүд зогсоохын тулд энэ хүүг зогсоох амархан шүү дээ. Зүгээр хүүгээ төрөл болох юм шүү дээ. Гэтэ айл өөрийнхөө бодлоор нөх баха. Байж байгаарай. Хүүгээ идэх гэж байгаа юм байна. Тэр юу вэ штэ? Ааш тав гэж орж ирэх гэдэг юм штэ. Үүдээс тэр хүнийх нь үүдээс ааш тав гэж хаачвал яа дээ. Тийм тэгэхгүй бол хүүгээр идэх гэдэг юм шүү. Идээд тэгээ дахиад ишг ороод ирж штэ. Хамаагүй штэ дахиад игээд урч штэ. Болохгүй юу? Тэгээд үзье. Ингээд хүүгээ өгөөд чи тэ. Аагийн хүүгээс За одоо байж л. бид хоёрын төлөвлөгөө бол за идчихин. За одоо тэргээр хойш оронгууд мэдээж хойшоо орох байх. Хэрвээ хойшоо орохгүй бол Аргашаагаа орох байх. хойшоо ороод бод авчна гэж тийм байна. Тэгэхээр түрнэстэй. Тийм. Тэгвэл мадлал. Ингээд цогтчихно тий. Зя яг төлөвлөгөө явуулж. Одоо бол хүү юм. Одоо ингэнгүүт хэрвээ тэргээрээ идэх юм бол идээд ингээд тэгээ гарч ер нь зогсооч чадахгүй. Тэмээгээр идвэл жоо өөр юм. Тэргээрээ идвэл ингээд тэгээд тэргээрээ ингээд хамгаалах гэсэн ч гараад трийг нийдэх байх. Трийг авах. ер нь гарччихлаа юм байна. Гэтэ бүр ингэж магадгүй. Ингэж магадгүй. Ингээд тэгээд боддоо л гэж магадгүй. Тэгэж магадгүй. За. Шууд. Тэгж шүү дээ. Түүл зүгээр бидний ашигтай зүгтэр аашаа нөгөө нийт юм. Ингэх юм уу? Ингэч л та. За. Урд нь оронгууд нь ингээд
Тэгээд идэж мэдсэн чамаагүй шиг шагнал. Тхүү. Болно шүү дээ. Тийм. Одоо төлөвлөгөөр болчих. Тэрийг хүү идвэл бод. Тий. Ерөө тэмээгээ холдуулах юм бол шагалч. Шаглаад тэргээрээ идээд бирс гарна эсвэл олдохгүй бол тэргийг идээд тэгээд тэргээ холдуулж байгаа тэгээд бирс гарч. Ер нь бол ан маань үзлээ. Нэг өжигдөх гэж байгаа юм шиг, нэг өжих гэж байгаа юм шиг, нэг тэнцэх гээд байгаа юм шиг. Дээрс тэгж байгаа. Гэхдээ одоо бол бид нар даваа баха. Одоо бол бирс гарч байгаа юм тест. Эсвэл энэ өөрөө тэргээрээ хүү гэдэг. Тэгээд боддоо. Тэгээд тэр G5-ын хүү гэдэг 3 хүү, 2 хүү. Тэгээд тэр нөгөө G5-ын хүү бид нар өөрсдөө очоод тэрэмтчих штеп. Зайлал бодж л байна. Хэцүү байдал бодох нь бол зөвхтэй цаг нь багасч л байна. Одоо хардлаас нь бид хоёрын тоглосон өмнөх билет цагт бол бараг орж эхэлж байна. Одоо энэ бол 3-5 гэдэг тоглолтоор бараг болчихж байгаа байхгүй юу? Бараг одоогийн 3-5 гэдэг цагаар тоглож байгаа юм шиг болчихж байгаа. Одоо энэ бол хурдан өгөхгүй бол цаг нь багасаад. Ер нь хэцүү байдалд орно. Шууд морь дээр гэж шүү дээ. Шууд ингэж хүү. Болно бол хамгаалсан нэр авах. Тэгээд дараа нь морь иш яач штэ. Одоо энэ хүүгээ хамгаалахын тулд тэргээл ишээ. Өөр арга байхгүй. За шууд ич. За энэ яах? Шалчам. За хий дими шалаа хэрэггүй юм бол нэг доош явж. Ингэж хүү. Тэгээд хийх болно шүү дээ. Хэрвээ ингэх юм бол гээд. Юу наад хүн дээр дарамт үсгэж байгаа л гарч штэ. Тэгвэл тийм морой олдож байгаа түүхний чи. Тэ. Ингээд идэж. Гэж байгаа яач штэ. Хамгаалах юуг нь зогсооч нь. Хэрвээ ингээд мориноор яаж байгаа бол гэж. Шагалах юм бол ингэж ороод. Бацаа шагалах юм бол ингээд эсвэл ишиг ороод. Шалах боломж байна. Ишиг ороо. Шалах боломж юм бол байхгүй л байна. Тийм ноёо уурцаар байгаад. Шалах. Яг тэгж. Харж байгаачлан энэ өрсөлдөгч бол бус тоглогчийг бодлоо шууд буугаадчгүй эцсийн нүртэл тогссоор л байна. Яс нэг төвчээр чадварын нэг хэлбэр. Зайл секунд руу орж эхэлсэн. Буугадагчлаа. За. Тэгээд өнөөдрийн анхны бичлэг ингээд дуусахтаа яаж вэ? Өнөөдрийн анхны бичлэг бол бид хоёрын анхны бичлэг хамжилттай боллоо. За. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Түр баяртай.